Сайн байцгаана уу, намайг Алтан Шагаа гэдэг. Би эзэн Есүст хэрхэн итгэн шинжлэгдэн өөрчлөгдсөн талаараа та бүхэнд хуваалцъя. Би эзэнд итгэхээс өмнө жоохон танхаа балмаад, бусдад муухай харилцдаг. Тэгээд хараалын үг их хэлдэг. Эзэн Есүсийн нэрийг ч гэсэндээ маш олон удаа доромжилдог. Тийм хүүхэд байлаа. Гэхдээ эзний хүмүүстэй, хэрэгсдэгч хүмүүстэй уулзах үед эдгээр хүмүүсийн тэр халуун дулаан зүрх сэтгэл, баяр хөөрөөр дүүрэн байдлыг харахтаа эдгээр хүмүүсийн донд орохыг хүссэн. Эдгээр хүмүүсийн итгэдэг Бурхны талаар таньж мэдхийг хүссэн. Тэр үед мөр ажлаа хүртэл болоод эзэн Есүсийг таньж мэдэх хэрэг гарсан байгаа. Бурхны талаар улам илүү таньж мэдээж мөн эзэн Есүс хэрхэн намайг уучлж миний төлөө юу хийснийг мэдэх үед маш их баяр хөөргийг мэдэрч яг тэр үед үнэхээр миний зүрх сэтгэл амар тайван бий болсон. Өмнө эзэнд итгэхээс өмнө хахаа балмад байсан гэж хэлсэн шүү дээ. Тэ гэр бүл найз нөхдөд үнэлэгддэг ч гэсэндээ эдгээр хүмүүсийн эсрэг гомдсон гомдлол миний дотор дүүрэн байсан. Хүмүүсийг маш их үзэн яддаг байсан. Гэхдээ Бурхан миний гим нүглийн төлөө, миний хийсэн алдаа зөрчлийн төлөө өөрийнхөө Есүсийг илгээж мөн амийг нь хүртэл зорьсон гэдгийг сонсох үед би яагаад эдгээр хүмүүсийг уучлж болохгүй гэж. Бурхан намайг ингэж уучлсан шүү дээ. Бурхан намайг ингэж хайрлсан шүү дээ. Гэтэл би яагаад болохгүй гэж яг энэ үгийг, энэ асуултыг өөрөөсөө асуусан. Яг тэр үед би уучлах хэрэгтэй байна. Би хайрлах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Энэ ойлголт, энэ ухаарал бол яг Бурханаас надад өгсөн маш том нэгүсэл, мөн шинжлэлт буюу авторитет байсан юм. Гэр бүлийнхаа хүмүүсийг хайрлаж, уучлах гэдэг бол нэг талаараа амархан ч нөгөө талаараа үнэхээр хэцүү зүйл. Тиймээс миний хамгийн их хайрлаж, уучлах ёстой хүмүүс бол миний гэр бүл. Мөн хайрлаж уучлахад хамгийн их хугацаа шаардсан хүмүүс бол бас л миний гэр бүл байсан. Тиймээс үргэлж Бурхан минь таны хүмүүсийг хайрлахад туслаач, уучлахад туслаач. Та намайг яаж хайрлсан адил, та намайг хэрхэн уучлсан адил эдгээр хүмүүсийг хайрлаж уучлахыг хүсэж байна гэсэн энэ залбирлыг үргэлж хийдэг байсан. Яг тэр үед Библийн энэ ишлэгийг сонссон. 70 дахин 7 удаа уучлаарай. 70 дахин 7 удаа уучлал болоо юу гэж бодсон. Гэтэл яг үүний адил үргэлж дандаа дахин уучлаарай. Уучлалт бол хэмжээ хязгаар гэж байхгүй маа гэдгийг ойлгосон. Тиймээс өнөөдрийн хүртэл надад жижигч бай, томч бай ямар ч хохирол учруулсан би эдгээр хүмүүсийг уучлах хэрэгтэй байна гэдгийг ойлгож, ухаарч, мөн хэрэгжүүлж амьдарч байна. Үүнд тусалсан, намайг хүчрхэгжүүлсэн нэгэн бол эзэн Есүс Христ. Түүнд маш их талархаж байдаг. Мэдээж яг үүнээс илүү хамгийн том ивэл бол Бурхан намайг хайрлаж, Бурхан намайг уучлж аварсан явдал юм аа. Би эзэнд итгээгүй байсан бол, эзнээс тэр авралыг хүлээж аваагүй байсан бол яг энэ цаг мөчид ингэж сууж байхгүй. Бусд гэр бүлийнхнийгаа ч гэсэн уучлж энэ алтан шагаа би болохгүй байгаасаа. Эзэн Есүс миний амьдралд орж ирсэн нь хамгийн том авторитет шинжлэлт байсан юм аа. Та бүхэн ч гэсэндээ одоо байгаа өөрийгөө эргэн харж эзэн Есүс Христэд итгэх шийдвэр гарган өөрийн амьдрал дээр тэр өөрчлөлт, тэр шинжлэлт, тэр авторитетийг хийгээрэй. Эдгээр зүйлийг ойлгож ухаарах явцдаа өөрөөсөө маш их хэцсэн. Учир нь би өмнө Есүсийг маш олон удаа доромжилж ирсэн. Тэгээд яана би ингэж хэлсэн штэ, яана би тэгж хэлсэн штэ гэж өөрөөсөө ичээж санаа зовж өөрийгөө буруутгаж ирсэн л да. Гэхдээ эзэн намайг уучлсан учраас одоо яг энэ цаг мөчөөс доромжлохгүй. Харин алдаршуулах болно. Харин магтан хүндлэх болно гэсэн шийдвэр гаргаж явж байгаа. Тиймээс та бүхэн ч гэсэндээ эзэн Есүсийг таньж мэдэх хэрэлд гарan эзэн Есүст итгэх итгэлээр өөрийгөө шинчилж, бусдыг хайрладаг, уучилдаг хүмүүс байгаасаа хэмээн өрөөж байна. Эзэн та бүхнийг ивэж өрөөх болтугай.